Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хэрэг болсон газар бол Нью Мексико. Америкийн баруун өмнөд хэсэгт байрладаг бөгөөд Мексиктэй хилэлдэг. Элсэн цөл өндөр уул хаттаагаас гадна Нью Мексиког яривал үл мэдэгдэх нисдэг биетүүд харь гаригийнхны тухай ярихаа мартаж болохгүй. Нью Мексико мужид үл мэдэгдэх нисдэг биеийг харсан тохиолдлын тоогоор Америкийн нэгдсэн улсад тэргүүлдэг бөгөөд хүмүүс харь гаригийн агаарт нисэж байгаа юм харсан гэцгээдэг. Гэхдээ мэдээж батлагдсан зүйл байхгүй. Тэгээд ч тэр Нью Мексикогийн гэмт хэрэгтнүүдийг харахаар бид нартай адилхан энгийн хүн мөн үү гэж бодогдохоор хэмжээний сонин гэмт хэрэгтнүүд байдаг. Өмнө нь нас харь гаригийнхныг ашиглаж хүмүүс луурс зэргийн талаар ярьж ирснийг санаж байгаа. Нью Мексикогийн төв Санта Фе нь Америкийн эртний нийслэлүүдийн нэг бөгөөд уран зураг, архитектураар алдартай. Гэтэл энэ үзэсгэлэнтэй хотод шуугиан тарьсан хэрэг гарсан. 2022 оны 3 сард нэг орон сууцны зогсоол дээр жолооч нарын хооронд маргаан болжээ. Ричард Музер гэх тэтгэврт гарсан эрэгтэй үдээс өмнө 11 цагийн үед өөрийнхөө машиныг унаад Март орохоор орон сууцнаасаа гарч идэл цагаан өнгийн машин Ричардын урд ирж түүний замыг хааж зогсов. Цагаан өнгийн Chevrolet Malibu. Ричард яагаад зам хааж байгаа юм бэ? Машинаа холдуул гэсэн боловч хөдөлсөнгөө. Машины жолоочийг харахад 30-аад насны эмэгтэй байхаас гадна хажууд нь нэг эрэгтэй гартаа юм байрсан байгаа нь харагдсан бөгөөд жолооч эмэгтэй цонхоо онгойлгож гинэт орилоод цагдаа дуудаарай энэ хүн намайг зодсон түүнд хутга байгаа гэдэг. Ричард юу болоод байгааг ойлгохгүй гайхаж машинаасаа буух гэтэл цагаан өнгийн Малибу хурдаа нэмээд тэндээс хөдөлсөн. Ричард сандарч хосууд хэрэлцсэн болов эсвэл барьцаалагдсан болов гэж бодоод хамгийн түрүүнд 911-т дуудлага өгч нэг эмэгтэй манай байрны зогсоол дээр ирээд цагдаад мэдэгдээд өгөөч гэж гуйсан. Хин нэг нь тэр эмэгтэйгийн машинд байсан бөгөөд хутгатай байгаа гэж хэлсэн. Тэр барьцаалагдсан баха гэдэг. My parking lot here to the Skya Apartments. She asked me to call the police. Somebody's in her car, won't get out. She says he has a knife held on her. She's now leaving. She's in a white Malibu. Хамгийн түрүүнд орон сууцны зогсоол руу очихоор Ромеро гэх цагдаа явж идэл цагаан өнгийн Малибу цагдаагийн машиныг дайрах шахаад маш урттай хажуугаар нь өнгөрдөг. Ромеро харсан зүйлээ тэр дорны станцаараа дамжуулж хүн барьцаалсан машин мөн байх гээд тохиогоосааж араас нь хөөдөг. Тухайн үед машин дотор хэн байгааг машины дугаар хэд болохыг мэдэхгүй байсан ч цагаан Малибуг дагаж зогсоорой гэж анхааруулсан ч зогсох бодлого бүр хурдаа нэмж цугтдаг. Энэ цагаас хойш цагдаа болон Малибу хоёрын оронд аюултай үзэлтэн болно. Малибу 125 км/цагийн урттай гэрлэн тохиогч хайхрахгүй бараг л нисчихлаа. Одоо Малибуг дагж байгаа цагдаагийн машин 3 болсон учраас бүр галзуурч эргэж болохгүй уулзууруудаар баруун зүг эргэж бүр эсрэг урсгал руугаа ордог. Энэ 25 дугаар хурдны зам 2 урсгалтай 4 игнэ. Машинын тасралтгүй явахаас гадна шүнж биш өдрийн цаг учраас замаар явах машинууд их байсан болохоор удахгүй хосол гарч магадгүй нөхцөл байлаа. Малибу ямар ч зогсох шинжгүй уулзуур гэрлэн тохиосон ч тоолгүй замын голын тусгаарлсан хэлсэн дээгүүр явж буцаж иргэн эсрэг урсгалаараа тавхидаг. Цагдаа нар ч ингэж явах аюултай гэдгийг мэдчихсэн ч машин дотор байгаа эмэгтэй барьцаалагдсан илүү аюултай байгаа гэж үзээд Малибутай яг адилхан байдлаар хөөдөг. Ромеро цагдаа Малибугийн яг ард ойрхон явж исэн бол түүний ард Роберт цагдаа хамгийн ард Монтана гэх цагдаа явж ив. Энэ үед Малибугийн урд 145 км/цагаас дээш 25 дугаар хурдны замаар хойд зүг рүү галзуурсан юм шиг тавхижээ. Тэр үед замын 2 дугаар игнэнд Алексия Дженкинс гэх эмэгтэй явж исэн бөгөөд юу болж байгааг машинууд хоорондоо хөөцөлдөж байгааг ч мдээгүй тэрээр машинаа жолоодж идэл гинэт урдаас нь цагаан өнгийн машин урсгал сүрөөд гарч ирэхийг хараад айж өрүүлээд арахад азар шүрхэхийн агуур зүрдэг. Алексиягийн араас Стефан Диксон гэх жолооч явж исэн бөгөөд түүнийг ч бас дайрах шахаад явдаг. Стефан торомсоо гიშгээгүйсэн бол мөргөлтгөр байсан ч азар зүгээр өнгөрсөн. Мөн нэгдүгээр игнэгээр явж исэн ачааны машины жолооч дөнгөж тэтгэвртэй гарсан гал өнөгч 62 настай Фрэнк Леводорачаас Малибутай зурж азар зүгээр өнгөрсөн ч 10 секунд хүрэхгүй хугацааны дараа Малибугийн араас хөөж явж исэн цагдаагийн офицер Робертийн унаж авсан машин гал өнөгч Фрэнкийн ачааны машинтай мөргөлдөж Роберт Фрэнк хоёр газар дээрээ нас оржээ. Дараа нь тэдний цогцыг машинаас гаргахад маш аимшигтай байсан бөгөөд өвдөлт удаан мэдрээгүй нас орсон нь сайн хэрэг гэцгээдэг. Ингэж хэлэхээр хэмжээний хэргийн газар аимшигтай байсан. Малибуг хөөж авсан цагдаа 3 байсан гэж хэлсэндээ хамгийн түрүүнд явж исэн цагдаа Ромеро осолд ороогүй бол араас нь явж исэн Роберт гал сөнөгчдөд мөргөлдөж нас орсон. Харин хамгийн ард явж исэн цагдаа Монтана ч бас осолд орсон. Түрүүнд ярьсан эмэгтэй жолооч Алексиятай мөргөлдсөн. Алексия Малибугаас зайлсхийж чадсан ч юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад нь цагдаа Монтана гарч ирсэн. Энэ бүх зүйл ердөө 10-аас 15 секундын дотор болж азар цагдаа Монтана Алекс хоёр амьд үлджээ.
Маш их драма авч хэд хэдэн удаагийн мэс засал хийлгэж Алекса хүчтэй гэмтэл авсан. Энэ бол зөвхөн цагдаа болон энгийн иргэдийн дунд болсон осол. Гэтэл цухтаад алга болсон Малибу нээх удалгүй Пабино гэдэг хүний унаж авсан ачааны машинтай маш хүчтэй мөргөлцсөн. Ачааны машин Малибугийн хажуу талын гүүбрийг мөргөж машинуудын аюулгүй дэрнүүд гарч дугуй нь хагарсан ч Малибу асаж дахиад хөдлөөд тэр чигтээ цухтдаг. Ачааны машины жолооч Бабино ухаан алдаж эмнэлэгт сэрээд миний машин GMC биш байсан бол би аль хэдийнэ өөхөх байсан гэдэг. Азар Малибу GMC-тэй мөргөлдөхдөө дугуй нь хагарч аюулгүй дэр нь гарч ирсэн болохоор тийм хол цухтаж чадхааргүй нөхцөл байдалтай байсан. Хэдэн цагийн турш хамгийн дээд хурдаараа давхсан учраас бензин нь дуусч барьцаалсан болон барьцаалагдсан хоёр хүн ямар ч ирч хүчгүй болж ядарч эцэст нь зогссон. Дагж исэн өөр цагдаа нар ч бас байсан бөгөөд саяхан мөр зэрэгцэж ажиллаж исэн нэгнээ алдсан болохоор харамсч сэтгэлээр унсан нь ойлгомжтойч. Малибу дотор байгаа барьцаалагдсан эмэгтэй ч бас аюултай нөхцөлд байгаа. Машин зогссноос 10 минутын дараа 100 гаруй цагдаагийн машин Малибуг хүрээлсэн. Хамгийн түрүүнд хөөцөлдөжсэн цагдаа Ромеро буугаа гаргаж хурдан машинаас гарч ир гэж хашгирдаг. Хэрвээ хүн барьцаалаагүй байсан бол цагдаа нар шууд очиод хэрэгтэн баривчлах боломжтой байсан ч эмэгтэйгийн аюулгүй байдал хамгийн чухал. Гэтэл удалгүй нэг эмэгтэй нулимс туслуулан аажуухан алхаж гарч ирээд тэр эрэгтэй намайг алах гэж оролцсон. Түүнд буу хутга байгаа. Би үхэх шахсан гэдэг. Цагдаа эрэгтэй хаашаа явсан гэхэд эмэгтэй шоконд орсон байдалтай ярьж чадахгүй. Тэр над руу бензин цацаж намайг шатаах гэж оролцсон гэдэг. Ромеро тэр эрэгтэй хаана вэ? Хаашаа явсан? Машин дотор байгаа юу гэж өрөөлжлүүлэн асуухад үгүй тийшээ цугцсан. Намайг цагдаагийн машинд суулгаад өгөөч гэдэг. Азар эмэгтэй хүнд бэртэлгүй цагдаагийн машинд суусан. Сая болсон машины ослын хэргийн газар өөр цагдаагийн албаа агчид ирж зохицуулах хийсэн. Үнэхээр харамсмаар байдаг. Ослоор нас орсон Роберт 2 жоохон хүүтэй 46 настай айлын том хүү ээжээ. Хүүхдүүд нь аавыгаа цагдаа гэдгээр байнга бахархдаг байсан. Цагдаа нар хэргийн газар хүүхд шиг л уйлцгаадаг. My fucking brother. Бас нас орсон Фрэнк 62 настай дөнгөж тэтгэвртэй гарсан гал сүнөгч байсан. Одоо л жоохон амарч их нэртэйгээ аяллаар явж гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөхөөр төлөвлөж исэн. Насаараа бусад хүний амийг аврахын тулд өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулсан хүн энэ барьцаалагчаас олж амиа алдсан. Цагдаа нар уураа барьж чадахгүй байсан бөгөөд тэдний хийж чадах зүйл ганцхан байлаа. Яадаг ч байсан хэрэгтнийг эцээ өртлөхөөж хаанаас чамаагүй барих. Нөгөө талд Ромеро цагдаа барьцаалагцсан эмэгтэйгээс тасралтгүй гинт хэрэгтний талаар асуусаар байсан. Эмэгтэй зүйл рүү цугцсан гэж хариулдаг. Ромеро гайхаж сони юмдаа цугцсан бол бид нар харах ёстой гэж бодоод хэн машин жолоодсон талаар нь асуухад би биш тэр эрэгтэй намайг алах шахсан. Шатаах гэж оролцсон. Болгоомжтой байгаарай машин дотор бензин байгаа гэдэг. Ромеро Малибу руу очиход хэрэгтэй айл хэдийнэ цугцсан байв. Машин унаж галзуу юм шиг давхисныг нь харуул мөн хутга, буу, бензинтэй байгаа бол энгийн иргэнийг дахиад барьцаалж, занал хийлж, бүр гал тавьчих боломжтой гээд Нью Мексико бүхэлдээ бэлэн байдал зарласан. Эрэгтэйгийн цугцсан цөлийн иргэн тойронд томоохон хэмжээний хайлт хийж мэдээгээр гаргаж нисдэг тэрэг үнэрч нохоонууд гээд боломжтой бүхэл хүн хүчээд ажилладаг. 25 дугаар хурдны замыг хааж майхан хүртэл зоосон. Хэрэгтний цугцсан чиглэлд орон сууцны хороол байх ба эндхийн оршин суугчид бараг хаалгааж цоожлолгүй тайван амьдардаг хүмүүсээс нь 24 цагийн турш цагдаа нарын хамгаалтанд орсон. Хэрэгтнийг таних цорын ганц зүйл бол хар жакет, улаан цамц, хар өмд. Тэгвэл энэ хэрэг яагаад хаанаас эхэлснийг ярилцъя. Барьцаалагдсан эмэгтэй 46 настай Жени яаж гад барьцаалагдсан бол гудамжаар явж байхад нь хүчээр машинаас булхсан болов? Эсвэл буу хутгаар сүрдүүлж яах ч аргагүй болоод машинд нь суусан болов? Гайхмаар зүйл нь барьцаалагч Женигийн найз залуу байсан. Нэр нь Марк Лофес. Эхлээд Жениг эмнэлэгт хүрэхэд ноцтой гэмтэл байгаагүй. Гар нь баг зэрэг гэмтэж гипс хийлгсэн бөгөөд бие махбодын гэмтэл гэхээс илүү сэтгэл зүйн гэмтэл авсан байв. Тэгсэн ч баг зэрэг амарч тайвшраад цагдаатай ярилцдаг. Эрэгтэйгийн талаар ямар ч сэжүүр байхгүй учраас цагдаа нар Женигийн амыг харж илаа. Юу ч хийсэн хамаагүй ярахыг хүсдэг. Хэргийн эхлэл нь машины улгаа байсан. Марк Лас Вегасаас машин улгаалж тэр машинаас Санта Фе руу унаж ирсэн нь цагаан өнгийн Малибу. Тэгэхэд хэрэг гардаг өдрөө өглөө тэд машинд муудалцаж Жени уурлаад би гэртээ харьлаа гэд машинаас буух гэтэл Марк чи гэрлүүгээ явж чадахгүй гэд гинэд түүнийг аюултай занал хэлж гараа зангидчаад Женигийн цээж рүү зохиж эхэлсэн. Жени эсэргүүцэж чадахгүй зүгээр зохиулсаар байсан бөгөөд сүүлдээ хоолойг нь боож атгсан гараараа нүүрлүүнд хүчтэй зохиж Жени ухаалтсан. Ингээд цаашаа яасныг санаж чадахгүй зүүдэлж байгаа юм шиг санагдсан гинэ. Хальт санаж байгаа зүйл нь Марк колонк дээр очиж бензин авах үедээ дахиад Женигийн нүрийг хавцатлан зогсон бөгөөд түүний үс хувцас гээд бүх зүйл нь бензинд норсон байсан.
Ингээд хаа сайгүй явсаар үдээс өмнө 11 цаг үед Ричардын орон сууцны гадаа ирэхэд Жэни машины цонхоор энэ хүн намайг алах гээд байна. Цагдаад мэдэгдээд өгөөч гэж хашгирч 911-т дуудлага ирж цагдаа нар Малибуг хөөсөн. Байцаалтын өрөөнд цагдаа Жэнигээс хэн машин жолоодж исэн. Чи юу гэхэд би бишээ. Марк машин барьсан гэж хэлдэгч хамгийн анх цагдаа дуудлага өгсөн Ричард яалтчгүй жолоочийн судалт эмэгтэй хүн, зорчигчийн судалт эрэгтэй хүн байсан гэж хэлсэн. Гэтэл Жэни би биш Марк жолоо барьсан гэдэг. Тэгвэл яаж тэгэж аимшигтай тавьж байгаа Малибу дотор суудлаа сольсон бол? Эсвэл цагдаа нарыг дагахаас өмнө суудлаа сольсон болов? Цагдаа Жэнигээс Марк та хоёр хизээ суудлаа сольсон талаар нь асуухад Марк намайг түлхээд өрүүл булааж барьсан гэдэг. Тэгвэл Тормос хаас хоёрыг Жэни хөлөөрөө гიშгэж Марк зөвхөн өрүүлнээс л барьсан гэсэн үг үү? Эсвэл Жэнийг жолоо барьж яхад нь Марк өвөр дээр нь сууж жолоо барьсан болов? Ярьж байгаа юм нь нэг л утгагүйсэн. Ямар ч тач Жэнигийн ярьсан зүйл нь Марк намайг сүрдүүлж хүчээр тийм зүйл хэлгсэн. Би өөрийнхөө хүслээр хийгээгүй гэдэг. Гэтэл Жэни санджгаа зүйл бараг байхгүйснаас гадна ялангуяа хурдны зам дээр болсон зүйлүүдийг санахгүй байна гэдэг. Цагдаа нар Жэнид маш том зүйл болсон учраас ингэх боломжтой гэж тайвшруулахыг хичээжсэн ч сэтгэл дундуур байв. Бүр урсгал сүрж явсныг санахгүй байна гэдэг. Тэгвэл Марк Лофес гэж хин юм бол. Гэтэл Жэни Маркийн талаарч бас их зүйл мэдэхгүй байв. Уулзаад 2-4 сар болж байгаа бөгөөд нас төрсөн өдрийг нь ч мэдэхгүй. Нэр нь хүртэл хурамч авах магадлалтай. Нэрийг нь цагдаагийн байгууллагын системд оруулж шалгах гэсэн боловч болоогүй. Төрсөн он сар өдрийг нь мэдэхгүй болохоор Америкт Марк гэсэн нэртэй Лофс гэсэн овогтой хүн зөндөө байгаа. Монголын баяраанууд шиг. Тэгсэн ч мөрдөн байцаах баг нэг арга болдог. Марк Лофс гэх нэртэй жолооны үнэмлэх авсан хүмүүсийн дунд хайлт хийхэд дунд иргэм насны Санта Фед амьдардаг гэрэлсэн оршин суугчэв. Магадгүй энэ хүн с ижигтэн байх боломжтой гэд зураг болон утасны бичлэг тохио зэргийг нь шалгаж зургийг нь бариад Ричардын орон сууцны хүмүүсээс асуусан ч түүнийг харсан хүн байсангүй. Бусад цагдаа нар Марк Лофсын гэрт очиж хаалгыг нь тогтсон ч хариу байгаагүй ч утас руу залхатал утсаа авдаг. Цагдаа Марк Лофс мөн үү яг одоо хаана байна гэхэд мөн одоо их нэртэйгээ гадуур хүнсээ цуглуулж байна гэдэг. Цагдаа болсон бүх зүйлийн талаар хэлэхэд би удахгүй очлаа 10 минут хүлээгээрээгээд огт сандралгүй ярьсан. Удалгүй Марк жирж цагдаа Жэни гэх эмэгтэйг таних уу гэж асуухад толгоогоо майжаад тийм нэр анх удаа сонсож байна. Огт танихгүй. Өнөөдөр хурдны зам дээр осол гарсан гэж мэдээгээр сонссон. Би өдөржингөө ажил дээрээ байжгаад сая их нэртэйгээ хүнсээ цуглуулсан. Миний машинд камер байгаа шалах уу гэдэг. Энэ зүгээр л адилхан нэртэй хүн байсан. Тэгвэл гэмт хэрэгтэн машины хулгайч барьцаалагч Марк хаана байгаа юм бол? Гэтэл Жэнигээс байцаалт авах тусам түүний ярьж байгаа зүйлүүд бүр л утгагүй болоод байв. Түүнтэй ярилцсан цагдаа мөрдөгч гээд бүх хүмүүс ярьсан зүйлд нь эргэлцсэн. Хамгийн түрүүнд Жэни толгой цээж рүүгээ хүчтэй цохиулж бараг ой санамжаа алдах шахсан гэж хэлсэн ч түүнд ямар ч шарах, хөхөрч зүсэгдсэн зүйл байсангүй. Цагдаа та хүчтэй цохиулсан мөртлөө яагаад биет чинь шарах, хөхөрсөн юм байхгүй байгаа мэ гэхэд та яаж миний толгойг хөхөрсөн үгүйг мэдж байгаа юм бэ гэдэг. Мөн байнга бензиний талаар ярьсан. Анх Ромеро цагдаа дээр гүйж ирээд тэр над дээр бензин цацсан гэж хэлсэн. Гэтэл Ромеро цагдаа Жэнитэй уулзахад түүнээс ямар ч бензиний үнэр үнэртэйгүй. Бензиний үнэр колонк дээр очиход л хамар цоригдог. Бүр цацуулсан бол аимшигтай үнэртэх нь боломжтой. Гэтэл Жэни бүх биеэ нортол бензин цацуулсан гэж хэлсэн ч ямар ч үнэр гараагүй. Ингээд болоогүй цагдаа нар дуулаа өгсөн Ричардын байрны эргэн тойрон болон тэр авийн бүх колонкийн хяналтын камерыг шалгахад Жэни бичигдсэн байсан ч эрэгтэй байсангүй. Мөрдөн байцаалтын өрөөндөөс нь цагдаа баг багаар дарамтлж эхэлдэг. Жэни Малибуг хурдны зам дээр зогссноос 10 минутын дараа цагдаа нар тэнд очсон. Тэр оронд Марк зугтсан гэж үнэн үү? Манай хоёр цагдаа ажиглалт хийжсэн тэр авд зугтсан хүн байгаагүй гэдэг. Ослын газар тэр чигтээ цүл, маш уудам цүл. Хэрвээ Марк зугтаад гүйсэн бол цагдаа нарын нүдэнд харагдах ёстой. Мөн цагдаа нар машинд нэгжлэг хийсэн. Малибу зогсохойхоо өмнө JMC гэх ачааны машинтай мөргөлцсөн. Тэр үед аюулгүйн дэрэн гарч ирсэн ч зөвхөн жолоочийн талыг гараад зорчигчийн талыг гараагүй. Машины аюулгүйн дэр хүн байгаа үгүйг нэг биш хид хідэн мэдрэгчээр мэдэрдэг. Зорчигч байгаа эсэх жин суудлын бүс зүүс эсхийг шалгадаг. Гэтэл Жэнигийн хэлснээр өөрөө жолоочийн суудалд Марк зорчигчийн суудалд байхдаа өрүүлийг нь булааж жолоодсон гэж ярьсан ч яагаад аюулгүйн дэр нь гараагүй юм бол асуудалтай машин байсан юм болов? Эсвэл угаасаа зорчигчийн суудалд хүн байгаагүй юм болов? Ингээд мөрдөн байцаалтын баг Жэни гэх эмэгтэй ямар хүн болохыг шалгахад үнэхээр бүтггүй хүн байв. Бүгдээрээ одоогоос 17 жилийн өмнөх рүү явцгаая. Жэни 19 настайгаас хойш үнэхээр завгүй нарийн хуваартай амьдарсан.
2005 онд анх удаа дэлгүүр дээрэмдэж чад баривчлагдаж 1 жилийн тэнсэн харгалзах ялгаар шийтгүүлсэн. Ингээд 8 жилийн дараа 2013 онд дахин хулгай эргээр баригдаж, дахиад 1 жилийн дараа машин хулгайлж, зарах чад баригдаж, 18 сарын тэнсэн харгалзах ялгаар шийтгүүлж, энэ шүүх хурал дуусуугүй юу 2014 оны 6 сард Walmart-д 500 орчим долларын үнэтэй юмнууд хулгайлж цухтаад бас баригдаж, шүүх хуралдаа эрэх шаардлага тавьсан ч эргэлгүй үл тоожгоод дахиж баривчлагддаг. Гэхдээ нэг удалгүй суллагдаж гарч ирвүү үгүй юу 2015 оны 3 сард нэгэн худалдааны газраас 500 долларын үнэтэй юм улгайлаад баригдсан ч дахиад л суллагдсан. Нэг сарын дараа машин улгайлж бас л суллагдаг. Ийм байдалтай юм улгайлж баригдаад дахиж хулгайлж хит хитэн удаа хийгээд гарч ирээд байсан учраас бүр өөртөө итгэлтэй болж 3 дахь удаага машин улгайлж баригдсан. Энэ удаа цагдаа нарыг эсэргүүцэж дайрч давшилдаг. Нилээ эдэн удаа баригдаад үзсэн болохоор цагдаа нартай ширүү харьцсан юм шиг байгаа. Ингээд албан агчид руу танхаар сэргээр буруутгагдсан. Өөр жижиг сажиг зүйл зөндөө байгаа. Америкт мууж олгонд өөрчгсөн ихэвчлэн гадаа арх ухыг хоригддог гинэ. Согтууруулах хундаа бариад гадуур харахаар бол цаасан уданд хийж далтлахаас гадна гадаа согтууруулах хундаа задлахыг хоригддог. Гэтэл Жэни гудамжинд арх задалж бүр уужгаад дахиад л баривчлагдсан. 17 жилийн хугацаанд нийт 11 удаа эрүүгийн эргүүсгсэн. Асуудал нь Жэнийг гинт хэрэг үйлдсэн ч байнга сулалж эсвэл тэнсэн харгалзах ялгаанооч хизээж цохих ёсоор нь шийтгээгүү. Мэдэгдсэн нь энэ дагач мэдэгдээгүй исэн зүйл нь хийтж байгаа юм билээ. Тэгээд бүр яаж мултрахаач мэддэг байсан. Би сэтгцээ өвчтөе эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байна. Эмнэлэг рүү явуулаад өг. Би хүмүүст хор гөнөөл учруулах хүн биш гэх мэтээр сайн зүгтдэг учраас 17 жилийн турш зүгээр өнгөрсөн. Энэ удаад ч бас Лас Вегасаас Малибу улгайлсан нь өөрөө. Ингиж мөрдөн байцаах баг Жэнийг ямар хүн болохыг нь мэдсэн болохоор түүнд итгэхгүй нь ойлгомжтой. Марк Лофс гэдэг хүнч байгаагүй бөгөөд зүгээр л толгой дотроо ургуулж ботсон найз залуу. Тэгвэл хамгийн анх Ричардыг харсан зорчигчийн суудалд нэг зүйл хатгаад сууж ирсэн эрэгтэй хин юм бол энд хоёр боломж байсан. Нэгт Ричард буруу харсан. Яагад гэвэл Ричардын цагдаа дуудлага өгсөн цаг нь үдээс өмнө 11 цаг. Гэтэл Ричард 1 илүү 2 цаг гэж ярихаас гадна Жэнигийн талаар шаргал үстэй гэж хэлсэн ч Жэни хар үстэй байсан. Тэгэхээр магадгүй машин дотроос эмэгтэй хүн энэ эрэгтэй намайг барьцаалсан гэж хэлсэн болохоор автоматар эрэгтэй хүн байгаа гэж андуурсан байх боломжтой. Гэхдээ андуурсан гэж бодвол Жэни ганцаараа машин улгайлж машинд ганцаараа исэн мөртлөө гинэт Ричард руу цагдаа дуудаад өг гэж гуйх уу? Яагаад цагдаа дуутахыг хүссэн юм бол? Зүгээр хөөцөлдөж тогломоор байсан болов? Тэгвэл хоёр дахь боломж нь анх эрэхтэй машинд байсан ч цагдаа нар машиныг хөөж эхлэхээс өмнө буусан. Залууг буу үгүй юу цагдаа тохиоллоо дуургаа араас нь хөөсөн болохоор хулгайлсан машин нь баригдчихгүй гэсэндээ галзуу юм шиг цугцсан байж болно. Ямар ч тач тухайн үед байсан эрэхтэй нууц хэвээрээ байгаа бөгөөд Марк Лофс гэх найз залуу огт байхгүй. Хурдны замаар урсгал сөрж хүн амны эрэг гүйлцсэн хүн бол Жэни. Иймэрхүү цагдаа нарыг хуурсан тохиолдол анх удаагийнх байгаагүй. Ердөө 5 сарын өмнө энэ хэрэгтэй яг адилхан машины хулгай хүчирхийлэл хүн улгайлах хэрэг гарч ирсэн. 2021 оны 9 сарын 8-нд цагдаа нар өнгөрч яваа машиныг хараад хулгайлагдсан машин байна гэдгийг таньж машинаа зогсоохыг шаардсан зогсолгүй явсаар эцэст нь хашаа мөргөж зогссон. Машинаас асгарчлаа уйлсан нэг эмэгтэй гарч ирсэн нь Жэни байв. Тэрээр амьсгалан давчдаж зөвхөн дотор хувцастайгаа гарч ирээд цагдаа нарт нэг бүрчлэн тайлбарладаг. Би найз залуудаа барьцаалагцсан. Тэр ойруу цугцсан түүнийг Марк Лофс гэдэг улаан цамц хар джинс өмд өмссөн байгаа. Тэр намайг гараа зангидж жаад хүчтэй зогсон болохоор сайн санахгүй байна. Энэ машиныг би биш Марк хулгайлсан гэж яг адилхан зүйл ярьсан. Хамгийн нийтдээ нь Марк миний үзэнд хутга тулгаж намайг сүрдүүлсэн. Энд зүссэн байгаа гэсэн ч цагдаа нар шархаагаад олоогүй. Амар жүжиглж байгааз. Ингээд зүв зүгээр суллагцсан. Тухайн үеийн цагдаа нар найз залуу нь ойруу цугцсан гэсэн болохоор араас нь ороход юу ч байгаагүй. Тийм өтгөн ширэнгөө ой биш бөгөөд цагдаа нарт нэг л санагдсан ч зүгээр өнгөрөөж Жэни суллагцсан. Ингээд зүгээр өнгөрөөд хар болд юм байна гэж бодоод дахиад энэ жүжигийг ашиглажээ. Мөрдөн байцаагч Жэнийг үннээ илгэж шахаж Марк Лофс гэж хүн байхгүй. Чи ганцаараа машинд байсан мэдтэй гэсэн ч Жэни эцээ хүртэл үгүй гэж зүтгэдэг. Яагаад ингэж худлаа ярьж амьдрт юм бол? Инглигээд ямар ашигтай бол? Амтсан ирээ 13 дахин гихчээр хулгай ээж худлаа яриад хит хитэн удаа баригдаагүй болохоор өөрийгөө баатар шиг мэдэрч донтсон ч гэж магадгүй. Хар тамхинд донтдог шиг. Ингэж авсаар агаад хүн амны эрэг хүртэл гарсан. Жэнигийн нүдээр би хүн амны эрэг хийгээгүй. Өөр машинууд хоорондоо мөргөлдөж осол гарсан гэж хэлж болох ч гэсэн машин их явж байгаа хурдны замын урсгал сүрж зүхтах нь хүн амны эрэг хийж байгаагаас ялгаагүй. Инээс болоод эцэст нь 42 настай Роберт дөнгөж тэтгэвртэй гараад эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн 62 настай Фрэнк нар нас орсон. Хэн хариуцлага хүлээх вэ?
Цагдаа Роберт Женийг аюулд орсон гэж бодож аврах гэж яваад юм болсон. Жени эцээ хүртэл би биш, энэ бол Маркийн хийсэн зүйл. Тэр намайг зодож сүрдүүлсэн, би бол хохирогч гэдэг. Харин цагдаа нар Женийг буруутгах ямар ч боломж байгаагүй учраас зүгээр гэрлүүгээ явсан. Энэ бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, сэтгүүлчид Женигийн гэрт очиж ярилцлага авахад би маш их айж байна. Хэрвээ Марк чи энийг үзээд байж байгаа бол хэрэгээ хүлээ гэдэг. Ямар сайн жүжиглэлт юм бэ? Гэхдээ Женигийн энэ хэрэгчлөө хэсэгэн зурах байсан. Тэрээр нэг удалгүй хоёр үнийг хөнөөсөн 1-р зэргийн хүн амны эргээр буруутгагдаж шүүх хурлуулж прокурор Жени бол хохирогч биш. Түүнд Марк Лофс гэх найз залууж байхгүй. Хинт ч барьцаалагдаагүй. Энэ болгон түүний цохиосон зүйл гэдэг бол Женигийн өмгөөлөгч Дэвид. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь цагдаа нар хэрвээ тэд Женийг аюулд орсон гэж араас нь хөөгөөгүй байсан бол осол гарахгүй байсан. Жени бол Маркийн зүрдүүлгээр машин барьсан хохирогч гэдэг. Женигийн гэр бүлийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч 5 хүүхэдтэй. Тэдний 2 нь насанд хүрээгүй. Гэтэл насанд хүрсэн хүүхдүүд нь ээжийнхээ өмнөөс уучлалт гуйж, ээж маань муу хүн биш, хэнийг ч гомдоож муу зүйл хийхийг хүсээгүй гэдэг. Мөн Жени шүүх хурал болохын өмнө хоригдож байхдаа нүднийхээ хажууд шивээс илгэсэн. Хуулиар хоригдол шоронд байхдаа шивээс илгэх хориотой байдаг ч ямар нэгэн арга болоод хууль бусаар хийлгэснээс гадна шүүх хурлыг тийм сүртэй хүлээж авахгүй байгаа нь харагддаг. Шүүгч ярьж байхад байнга яриаг нь тасалж сүүлдээ шүүгч уурлаад би ярьж ин чимээгүй ай гэхэд хажууд нь байгаа өмгөөлөгч түүнийг зогсоодогч нээх удалгүй дахиад л давтдаг. Ер нь энэ хүний амьдралд хууль гэж байхгүй юу хийхийг хүснээ хийж амьдардаг. Шүүх хуралд хохирогчтой ар гэрээ хэрэгж Фрэнкийн гэр бүл тэр өдрөө ослоос болоод манай гэр бүлийн амьдрал тэр чигтээ уйдгар гуниг болж өөрчлөгдсөн гэдэг бол цагдаа Робертийн эхнэр ах дүүнэр нь гарч ирээд өдөр болгон түүнийг нас орсон гэдэгт итгэж чадахгүй байна. Хэлхийн аргагүй зовлонг үүрч ийн гэдэг. Энэ хэлж байгаа зүйлс нь шүүгчид Женийг заавал гин буруутай тооцож өгнө үү гэдгийг илэрхийлж байгаагийн илэрхийлэл юм байна. Гэтэл энэ үеэр Жени ямар ч гимшсэн шинжгүй сууж ийснаа дараа нь уйлдагч сайн харуул нулимс согтох гараагүй. Тэрээр хэлэхдээ би тэр өдөр мансууруулах бодис хэрглэж арх уусан байсан. Шүүгчээ энэ бол 1-р зэргийн хүн амны хэрэг биш гэдэг. 1-р зэргийн хүн амны хэрэг гэж үзэхгүй бол тэнсэн суллах боломжтой болно гэдгийг сайн мэддэг юм шиг байгаа юм. Жени гин буруутай тогтоогдож 60 жилийн дараа тэнсэн суллагдах боломжтой бүх насаар нь хорих ял авдаг. Одоо 40 гарантай болохоор энэ амьдралдаа гарч ирэхгүй байх. Өнөөдөр нэг эмэгтэйгийн хулгай ээж худлаа ярьснаас олж гарсан харамсалтай хэргийн талаар ярьлаа. Дээрээс нь Жени маш олон гэмт хэрэг хийчээд байхад зохих ёстоор нь шийтгэхгүй гэж хүмүүс эрх баригчдыг буруутгасан. Нью Мексикод хүчирхийлэл хар тамхи хулгай гэх мэт гэмт хэргийн шийтгэл хөнгөн байдаг гин. Ийм хөнгөн хууль хүнийг мангас тултан тэжээсэн. Дээрээс нь гэмт хэрэгтэн урсгал сүрж хурдны замаар зүгтж яхад цагдаа нар араас нь дагаж авах нь зөв үү гэсэн асуулт гарч ирсэн. Мэдээж барьцаалагдсан байгаа хүний аюулгүй байдал чухал ч гэсэн тэр замаар явж байгаа маш олон энгийн иргэд байгаа. Тэднийг ч бас хамгаалах нь цагдаа нарын үүрэг бах. Эсвэл энээс өөр арга байхгүй байсан бахаа гэх хүмүүсийн яриануд байдаг. Та бүхэн юу гэж бодож байгаагаа комент хэсэгт хуваалцаарай. Таалагдсан бол угтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.